би одоо яг турс өдрөө тэмдэглээд Виржиниа Бич дээр ирсэн. Ингээд гоё турс өдрийнхөө баярыг тэмдэглээ гэр бүлийнхэнтэйгээ далаагаар аялаад явж байна. Тэгээд турс өдөр маань болохоос өмнө хэд хэдэн сонирхолтой юм одоо сүнслэг бэлгийг хүлээж авсан гэдэг юм уу те. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо сүнслэг даалт ертөнц гэж бид нар аяг ярьдаг штэ. Тэр талын бэлгийг хүлээж авлаа. Тэгээ яаж энэ маань мэдрэгдсэн бэ гэхээр би ихлээр яг 2019 онд mindfulness meditation teacher гэдэг юм Америкийн нэг сургууль сурсан гэх юм уу да тий. Тэгээд тэндээс бас нэг тийм mindfulness meditation teacher гэдэг юм сертификат аваад тэгээ ерөөхдөө сургууль бүр дээрээ яаж одоо бяцлал хийх үү гэдэг одоо жишээ нь санхүүгийн эрхчлөөнд бүрэх бяцлал ингээд оруулдаг баггүй. Тэгээд яг энэ талын зүйлүүдээ ингээд яаж гэхээр би өөртөө ингээд арай болоогүй байна чи юу сүнслэг юм ярих одоо диджитал маркетинг бизнес юмудаа ингээд яриад явж байхгүй даа гэдэг юм. Өөрийгөө айгу даардаг байсан ерөөхдөө. Тэгээд энэ жил бол бүр ингээд цаанаасаа чи одоо энэ сүнслэг зүйлүүдээ энэ хороод юм хүмүүс түгээж хэлж өгөөч гэсэн маш олон тохиолдол ирсэн. За тэгэл наадхын жишээ гэж ярихад те одоо манай лайв үзчихсэн ч юм уу нэг хүн ингээд намайг бүр ингээд хүчрээр мэрэглээд миний бүх ингээд юмнуудыг хүчрээр мэрэглээд над руу ингээд явуулсан гэсэн та нар боддоо ямар ч танихгүй хүн миний тухай намайг ингээд мэрэглээд те ингээд хүчрээр намайг мэрэглээд ингээд над руу илгээсэн байгаа хгүй тэр хариунуудын. Тэгээд тэр хариугийн гэсэн нэлээд би бодсон. За тэгээд сая спото гэдэг диджитал маркетингийн хөтөлбөр бид нар одоо 2 сарын өмнөөс одоо 2 сар арай болоогүй л та тий 2 сарын өмнө ингээд зарласан. Тэгсэн чинь аюу гайхалтай манай спото хөтөлбөрт орсож байгаа шавнар маань маш тийм сүнслэг даалт ертөнц тий астролог гэмтэргээ судалдаг ийм шавнар аюу орж ирсэн. Аюу сонирхолтой. Яагаад тэр орж ирсэн бүү мэд би тэгтээ бүр амар гайхсан. Тэгээд бид нартай манай одоо спото диджитал маркетингийн хөтөлбөрийн тий эхний одоо онлайн уулз гэсэн чинь ингээд бүр амар тийм сүнслэг дад хомсор ярьсан. Айгу сан тийм миний хүлээж байгаагүй тийм онлайн уулзтай болсон. Бид нар анхны нээлттэй хийгээл те ингээд яасан чинь айгу тийм өг зөвдийнхаа сүнстэй холбогддог сансар авторгуутай холбогддог ийм оролцогч нар ороод ирсэн. Баяртай те. За тэгээ гуравт нь болохоор ингээ хагас жилийн өмнө ихлээр миний ингээд зүрхний талд ингээд цогцоод байсан. Миний зүрх ингээд цогцоод. Тэгээд би ийм чимчд үзүүлэхээр зүгээр юм яагаад байгаа нь мэддэхгүй байна гэдэг. Зүгээр ингээд тэгээд ингээд цогцоод явуулсан. Тэгээд би бүр гайхаад. Тэгээд би саяхан төрсөдрийнхөө өмнө маш гол сүнслэг багштай таарлцсан. Америкийн багш Америкон. Тэгээд би тэр багштай ингээд би ийм болсон гэсэн чинь чиний цагчин болсон байна тий. Одоо чи ингээд чи өөр аюул зүүн сайнтай энэ ганц хүмүүсийн нэг аюул мэдэрдэг хүн байна. Чиний цагчин болсон байна. Одоо чи энэ одоо дээрээс өгж байгаа өгдөл юмудаа ингээд олон хүмүүс түгээх цагчин болсон байна. Өөртөө ихтэй хийгээрэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд чиний бодол энэ дэлхийдээр бас ирж байгаа нэг өөрөөр даалгавар чинийг шүү гэд манай багш гэсэн. Тэгээд ерөөдөө юм нөгөө сүнслэг юм болоод тэгэхээр хүн хэд хэдэн юм шинж тэмдгүүд ажилладаг юм байна л да. Одоо жишээ тэр зүгээр ах чинь зүрх цогцох ч юм уу те 6-7 шинж хэлжсэн. Тэгээд би өөртөө яг тохиолдчихсан тэр сүнслэг ямар шинж тэмдэг надад тохиолдоод байсан тэрийг аягүй сайн тогтоож авсан баггүй. Тэгээд ингээд зүрх ингээд зүгээр тавьж хахад аягүй өвчтэй ингээд цоглоод тэгээд тэр нь аягүй учиртай юм билээ. Тэгээд иймэрхүү нэг сүнслэг биелэг орчгийн ертөнцөөс гэдэг юм одоо бурхнаас хүлээж аваад ингээд явж гэн. Тэгээд энэ аялал маань аягүй гайхалтай эхэлж байгаа 8 сар те одоо 8 сар гэдэг чинь өөрөө гал энергитэй fire энергитэй сар юм байна. За тэгээд бид нар одоо энэ fire энергитэй гал энергитэй сар юу их вэ гэдэг бас нэг чиглэлүүд те дээрээс өгдөг гэж байгаа. За тэгээд тэрнээс ингээд ярихаар одоо энэ 8 сар болоод зүрх сэтгэлийн итгэрлийн сар те fire сар зөндөө олон юм байгаа. Гэхдээ би яг өөр хандлагаар хэрэгжүүлсэн нэг жишээгээ ярьж өгөх танарт одоо бид нар маш их нийгмээс гэр бүлээсээ хайртай дотны хүмүүсээс ч гэх юм уу те ийм маш их одоо зүрх сэтгэлийн шархавцсан байдаг штеп хүмүүс те. Тэгээд миний бодлохоор би тийм зүрх сэтгэлийн шархаа аюу олон жилийн өмнө ингээд өөрийгөө эдгээсэн гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь манай багш юу гэж хэлсэн бэ гэхээр
чи сайн бүрийн идэвхийг аваагүй байна. Зүг сэтгэлийн шарах чинь бүрэн эдгээгүй байна. Тэгээд тэр чинь хаанаас эхлэх вэ гэхээр аав ээжээс чи эхэлнэ гэж аахгүй. Тэгээд би бүр гайхаад аав ээжээсээ манай аав ээж чи аюу сайн хүмүүс шүү дээ. Манай аав тэгээд бид нарыг баах барин ингээд бид нарт гар өгдөг ингээд ээж яг ээжтэй бид нар хаяа цатгалдаг гэсэн яг үнэ гэдэг. Ээж ингээд буруу зүрх юм гэдэг. Яг л тухайн үеийн нөгөө хүүхэд хүмүүжүүлдэг арга чинь тийм байсан шүү дээ. Юм л хүүхдүүдтэй гар өгдөг те. Тэгээд ээж би ээжтэй ерөөсөө гомдчихоогүй. Гэхдээ тэрийг ингээд зүрх сэтгэлийн боловсрал дээр чинь яг одоо энэ хүүхдүүдэд гар өгч юм уу эдгээр чинь ингээд хүний сэтгэлд аюул тийм шар үлдэх юм байна. Аав ээжээс авсан шар те. Тэрийг хүн эхлээд маш сайн эдгэх хэрэгтэй юм уу. Тэгээ 8 сар бол юу гэхээр аав ээжтэйгээ эвдгэрлийн сар гэж байгаа юм байна л да тий аав ээжтэйгээ эвдгэрэх одоо аав ээжтэйгээ тавгүй маань харилцаа муутай байдаг бол тэгээд би бүр гайхаад манай аав ээжүүд маш сайн хүн ерөөсөө тийм надад шархмах байхгүй гэсэн чинь чи сайн төвлөр цугаад бодоод үзээрэй чиний сэтгэл бас тийм аав ээжтэй гомцсон ч юм уу тийм сэтгэлийн шархууд байгаад байх юм бол яг өөрийнхөө бүрэн дүүрэн энергийг цааш ингээд түгээж чадахгүй тэгээд ингээд хүн юу яах юм бэ л та яг тэр ажиллах хэвээр потенциал дээд хэмжээнд дээр ингээд хүрч ажиллаж чадахгүй юм байна. За тэгээд манай ээж аав хоёр чинь бодвол аюу сайн хүн хаяа яг аамаа мэдээж хэрэгтэй хүмүүс чинь хаяа нэг айлтмаа буудаг шүү дээ тий. За тэгээд айл буудаг. Гэхдээ бүр амьдралаа алдаа уун гэж аахгүй шүү дээ. Зөвхөн одоо баярын систем сарууд ч юм амралтын үеэр амьд тодорхой хэмжээгээр уу. За ээж маань бол 4 хүүхдийн ээж тэгээд маш өвддөг байсан залуудаа. Гэхдээ тэр өвдгийн хажуугаар маш олон мэс засал хагалгаанд орж исэн. Гэхдээ тэр одоо өвдгийн хажуугаар 4 хүүхдээ маш сайхан өссөн. Манай ээж бол бүр ингээд би бүр аав ээжтэй хандахгүй байхгүй. Гэхдээ чи ингээд манай өвч тагсан. Гэхдээ чи төвлөрөөд ингээд бодоод суугаараа гэд надад одоо аав ээжтэй цахиад ч гэдэг даалгавар өгсөн яг миний төсөө өдрийн өмнө. Тэгээд та нарыг ч гэсэн би юуник хийд үзээсэй гэж хүсэж байна. Бид нар ингээд одоо та нар маань ингээд manifestation хийгээд би юу нэг айгүй тийм manifestation хийдэггүй юм байлээ. Дараа нь ингээд бодсон чинь тэгээд бид нар аюул сайн биелдэг те. Гэхдээ ингээд дараагийн түвшинд бид нар дараагийн түвшинд ингээд manifestation хийгээд юм чи ингээд саад дотор болоод арай нэг сансан юм чинь хүссэн хэмжээнд хүрэхгүй байх юм бол дараагийн түвшинд бид нар юу гэсэн вэ гэхээр илүү сүнслэг байдал руугаа төвлөрөх илүү одоо дээр үеийн өвөг хэцүүд те аав ээжийнхаа сүнс рүү ингээ хандах хэрэгтэй болох юм байна л та. Тэгээд тэрийг аягүй сайн тайлбарлаж өгсөн. Гэтэ энэ талаар ингээ би ярил бүр амар их юм ярихаар байгаа. Тэгээд ганцхан энэ удаагийн даавар бол би яриулдаг. Хэд цаг ярихаар юм байх юм бэ те. Тэгээд би зөвхөн өнөөдөр 8 сар дээр бид нар юун дээр төвлөрөх вэ гэдэг талаар хамтдаа хуваалцъя. Тэгээд энэ 8 сар бол аав ээжийнхаа өгсөн шарга аав ээжээсээ авсан тэр сэтгэлийн одоо шанал зовлон гэх юм уу тэгээд тэр юм дээр аюул сайн төвлөрч тэрийгээ эдгэх сар зүрх сэтгэлийн эдгэрлийн сар болж байгаа юм байна. Тэгээд энэ бол нөгөө цаанаасаа ингээд хорвоо ертөнцийн дээр бид нар тогтсон байгаа зүйл байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ та бүхэн маань manifestation даалт хумсгал гэдэг зүйл байх юм бол тушаад үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд та нар маань яаж аав ээжтэй эдгэрлийн сар дээр ингэж аав ээжигээ уучлах вэ? Хэдий аав ээжүүд маань сайн хүмүүс байгаа ч гэсэн одоо бид нар хамгийн ойр дотны хүмүүстэй маш их гомдож хамгийн ойрхон байдаг хайртай хүмүүстэй хамгийн их гомдож шаналдаг юм байна л та тий. Тэгээд аав ээжээс сэтгэлийн шат аваагүй юм гэж баг байдгүй юм байна хорвоо дээр. За тэгээд энэ дэлхийн нийт хүн амын 60% нь ээжтэйгээ маш муу харилцаатай байдаг гэсэн судалгаа хийх юм байна. Би бүр энийг сонсоод үнэхээр гайхсан. Энэ дэлхийн хүн амын 70% нь аавтайгаа харилцаа албан өстой муу байдаг гэх юм уу тий 70% юм байдаг гэж байна. Юу гэсэн үг вэ? Бүр амар таатай би бүр энэ тал сонсчод ямар их зүрх сэтгэлийн эдгэрлийн хорвоод хийдэг хэрэгтэй байгаа юм бэ? Ямар ч гэсэн би энэ талаар ингээд сурч мэдж байгаа зүйлээ сүнслэг бэлгээ өөрийнхөө давж байгаа хүмүүстэй ингээд хуваалцъя тий бид нарын хин эндэн ч гэсэн хүүхэд насны ээж аваа задуулж исэн аав найгуугаар ингээд явж исэн ч юм уу ээжийг нь янз янзаар хэлжсэн ч юм уу надад яг тиймэрхүү сэтгэлийн шах өгсөн байсан байгаа байхгүй би өөрөө ингээд харсан чинь хаяа ингээд аав айгуунгууд ээж асан ингээд ууртай шүү дээ тий тэнгууд би аавд айгуу гонцсон байсан юм байна
ээжтэй болохоор бид нар бас ингээд буруу нэгээр хаяа ингээд зодуулдаг байх юм. Бид нар одоо бүх юм чинь энэ ч гэсэн байх ёстой л зүйл бүлтэйгээр татсан те. Гэтэл чинь эн чинь ингээд эргээгээд хүүхэд насны бид нар өөрсдөө ч мэдгүй ингээд цаана айгүй том шалгацсан юм шиг юм байна. Тэгээд манай ээж надаа нэг удаа ээжхэн өөрөө бүргээд намайг новш гэдүүд юу гэлээ нэг тийм муухай үг хэлсэн. Тэрэнд нь би бүр айгүй гомдсон хэдэн жил ингээд тэрийг ингээд гомдоод явж ирсэн байгаа хгүй. Тэгтээ тэрийг би ингээд бүр айгүй мартсан тий. Гэтэ энэ маань ингээд миний сэтгэл зүйд бас үлдсэн ч гэдэг юм уу. Тэгээд яасан бэ гэсэн чинь одоо манай багш тэгж байгаа хгүй. За чи аав ээжхэн талаар ингээд чамд гондоосон зүйлүүдийг ингээд чагсааж бичээрэй гэсэн. За тэгээд би ингээд чагсааж бичсэн сэтгэл зүйл гарч ирсэн. Тэгээд эргээгээд чи аав ээж чинь чамд хийсэн сайн сайхан зүйлийг бодоод бичээрэй гэсэн. Ингээ хоёр талын бичгэн шүү дээ тий. За тэгээд бичсэн чинь би бүр ингээ сайн сайхан зүйлүүдийг ингээ чагсааж бичсэн чинь миний нөгөө намайг гондоож исэн зүйлүүд гэсэн чи хэдхэн байгаад байгаа байхгүй ингээ чагсааж бичсэн. Хүн болгоны амьдрал өөр магадгүй ээж авчин чамаад амар гондоож исэн байж магадгүй. Тэр болгоныг ингээ бич гэж. Тэгээд ерөөдөө бодоод бидний сүнслэг төвшөнд явах юм бол бид нар өөрсдөө ээж аавгаа сонгож төрдөг гэж багш маань хэлсэн. Амар сонирхолтой. Одоо бид нар ингээд ярьдаг шүү дээ өмнөх насмаас бидний сүнс гэдэг ингээд ярьж байгаа те ямар гэр бүл төрдөө та нар сонгодгоо гэж яриад байдаг ш. Гэтэл үгүй юм байна. Бид нар өөрсдөө ээж аавгаа сонгож төрдөг гэж хэлжсэн. За тэгээд чи ямар ээж аав гэр бүл төрж ийн те тэр чинь өөрөө чамайг ирээдүйд ямар хүн байх ёстой вэ? Энэ дэлхийн хорвоо ертөнцийн юу гэж төрсөн те тэрэнд чинь ингээд чиглүүлж өгч чадах ээж аавыг энэ ертөнд чамд өгд юм аа гэж хэлсэн байхгүй. Ингээ бодохоор бид нар бүр маш их утга учиртай энэ ертөнцид амьдарч байгаа юм байна гэдгийг би харчихсан. За тэгээд танартай хэлээд та нар маань одоо ингээд сэтгэл зүрхний эдгэрлийн сар гэдэг 8 сар гэж чинь шүү дээ тий. За тэгээд энэ сар болохоор одоо аав ээж чинь гондоож ирсэн бол тэр гомдчихсэн зүйлүүдийг чагсааж бичээд тэгээд одоо аав ээж чинь чиний төлөө чамааг өдий зэрэг хүрхийн төлөө юу хийж ирсэн бэ гэдгийг ингээд чагсаагаад бичээд үзээрэй. Би бүр тэрийг бичээд яг тэгээд бичиж яхах та. Гэхдээ бүр амар уйлаад дараа нь сүүлд нь ингээд бичээд дуусахтаа амар уйлаад тий. Тэгээд би бүр ингээд тэгээ манайх шилжсэн одоо чи энэ асуудыг хийсэн дараа ингээд чи нэг амар хүн чуудаатай юм ингээд нурган дээр үүрээд явдаг штеп хүмүүс тий. Яг тийм хүн чуудаатай юм үүрээд явж идэг тэр мэдрэмжээс чи салнаа гэдэг чинь бид нар одоо ингээд зөвхөн аав ээжээс авсан сэтгэлийн шок гэдэг зүйл тий. Бүр ингээд нурган дээр ингээд том шуудаа шиг ачаа болоод тий бидний сэтгэл зүрх оюун тарих энерги бүх юмыг ингээд дараад байж байгаа юм байна та тий. Тэгээд яг энийг ингээд хийж утсан дараа би үнэхээр таашаалсан. Би ямар тэнэг юмд ээж авдаа гомддог байсан юм бэ? Би бүр үнэхээр их тань хүссэн юм байна гэдгийг ойлгосон тий. Тэгээд би ч айдын том хөх тахгүй. Тэгээд ерөөдөө би дахиад ингээд юм хөө судалгаанууд аяг уншдаг. Та нар маань айдын том хөхтүүд байсан бол байгаа надтай санд нэг байх гэж бодчих. Би 3 дүүтэй. За тэгээд ээж маань аяг хөвгдчдөг. Эмзэг ингээд явдаг. Тэгээд гэхдээ бүх хоол ундаа хийдэг. Гэр орноод цэвэрлдэг, том орны даавгаа угаад балкон дээр гаргаж өглөө хөдөнд хөлтөөгөө оруулж ирж эндүүдээр би бүр амар ажилтаа хүн байсан байхгүй. Тэгээд барыг ингээд би нэг өөрийгөө нэг айлын зарсч юм шиг ингээд тухайн үед бодож байгаа юм шиг тиймэрхүү сэтгэл зүйтэй төрдөг байсан. Гэтэл эргээгээд ингээд харахаар одоо ингээд гадаадд ингээд ажиллахад те амьдарч сураад ингээд явж байхад би бүр яаж гэр орны ажил ингээд сайн хийж сурсан бэ гэдээ би бүр өөртөө маш их баярлсан. Тэгэж гэр орны ажил хийж сурсны хүчинд би сурталчилгааны төлбөрийг олж байгаа. Ерөөдөө маш их хөдөлмөрч болсон. Тэгэл тэр мөрөн дээр ингээд аавч тас жоохон гомддог байсан байгаа байхгүй цаанаа ингээд бодохоор. Тэгээ энэ бодлогоноо ингээд уучлаад ингээд явахаар тэгэл маш их өөрч таны амьдралд орж ирнэ. Тэгээ манайх шилжсэн чи одоо үүний дараа маш гол бэлэг хүлээж авмаа гэх тээ. Тэгээд үнэхээр бэлгнүүдөө хүлээж аваад одоо ингээд аялаа явж байна. Тэгэхээр хамгийн сонирхолтой юм заяа. Өмнөх өдөр нь би ингээд тэр эдгэрлийн гоё тасгалуудаа игээд ингээд бичсний дараа 2 хоногийн дараа манай ээж надад чатчихж байгаа байхгүй юу гэж хэлсэн чинь аавч уйлаад байна гинэ. Яагаад уйлаад байгаа гэсэн чинь миний яг төрсөн өдөр болохын өмнөх өдөр нь хоёр ингээд чиний тухайд урсаж яриад чиста манай тэгэхэд би нөгөө төрж ах манай ээж манай эмээ өөдрөөс ээж нь хат эмээ өөдөр тэгээд аав болохоор бас өөрийнхөө
одоо өөрийнхөө хөдөө очсон ээж авдараа байжсан маа. Тэгээд төрхөн мэддэхгүй шүү дээ, гинт уншаад төрчдөг шүү дээ. Тэгээд аав намайг хизээд төрхөн мэдхгүй тэгээд явцсан байсан маа. Тэгээд ээж одоо төрчлөө гэдээ аав руу зарласан чинь аавын том ах нь аюу залуудаа өнгөрсөн байхгүй. Тэгээд тэр ах нь ингээд хонь хөрч өгөөд тэгээд хоньны мах өрөвлөд гонцоод тэгээ намайг ээж рүү явуулсан байгаа байхгүй. Тэрийг ингээд дурсаж яриад бүр манай аав нэлмэрцээ уйлсан гэсэн. Тэгээд ээж бүр зураг мөрөг явуулсан аав чинь уйлаад байна. Тэгэхээр нөгөө нэг эцэг их бүрийн холбоо гэдэг чинь тийм байгаа байхгүй тий бүр аим багтай тийм би аав ээжтэй юу ч яриаггүй тэр талаар. Гэтэл аа маань ингээд сүнсээрээ мэдэрсэн тий ингээд өөрөөхөө ингээд тав талдаа энэ идэвхтэй процессыг явуулж байгаа байхгүй сүнслэг төвшөндөө тий. Тийм гой гайхалтай юм болж юм. Тэгээд дээрс нь одоо бид нарын өвөө эмээ аав ээж аауд гэдэг чинь бүр бид нарыг баян ингээд одоо энэ шаараад байхгүй ч гэсэн ингээд төвшөө явж идэг тийм сүнслэг байдлаараа төвшөө явж идэг юм бүс байдаг юм. Ярд бүр ингээд би баг ингээд агсан төвшний юм сурж байгаа гэх юм уу да тий. Manifestation гэдэг бол зүгээр л бид нарын байх ёстой зүйлүүд тий. Ингээд юу бодж өгсөж юм чинь байх ёстой зүйл. Дараагийн төвшөнд чи энэ хороо дэлхий дээр ямар үр даалгавартай ирсэн юм бэ те тэрийг ингээд биелүүлэхэд дараагийн төвшөнд гарахад quantum leap гэж яриад англиар нотчман тэр бүр ингээд өсрөл тех тийм цаг үе бид нар бас байдаг юм байна та. Тэрэн түүхийн тулд чи яах вэ гэхээр тэр эцэг өвгдөөс ancestry тэр эцэг өвгдөөс ирсэн тэр үйлдлийн үр эцэг өвгдийн үйлдлийн үрийг сүнслэг байдлаараа таслаад ээж аавтайгаас сэтгэл зүрхний дэвшлиг хийсний дараа угаасаа танарт маань нийгэмдээ гараад хин нэгнээс хамт амьдарч ирсэн нөхөөсөө ч юм уу те найз залуугаасаа хамт ажиллаж ирсэн хүмүүсээсээ гээд бид нарт бүр ингээд бидний сүнсэн биеийг гэмтэж идэг зүрх сэтгэл рүү ингээд өнгөж идэг бидний зүрх сэтгэл рүү маш их ингээд дэвсэлж байдаг тийм олон одоо зүйлүүд бидний амьдрал дээр тулгардаг. За тэр болгоныг бид нар аюул сайхан уучлж энергичтэй идэвхтэй хэвээр юм. За тэгээд тэр идэвхэр ирсний дараагаад бид нар одоо нөгөө manifestation-ийн дараагийн түвшин ярина гэхээс идэвхрээгүй зүрх сэтгэл дээр manifestation хийх хүсэл мөрөөдөл биелүүлэх гэдэг аюул хэцүү байдаг юм байна л та тий. За тэгээд дараагийн түвшинд бид нар хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд биднээс маш их энерги хэрэгтэй. Маш их энерги хэрэгтэй гэж аахгүй. За тэгээд тэр одоо юм ардчны хүн дараатаа нуруутаа сэтгэлийн юм зүг сэтгэлийн шалтгаан явж хахад тэр энергийг авах гэж боддог баг байдгүй юм байна л та тий. За тэгээд ийм сонирхолтой зүйлүүдийг хэлчихсэн. Тэгэхээр та бүхэн маань одоо нэг лайв үзэж байгаа бол тий бид нар ямар нэгэн байдлаар сүнслэг байдлаараа холбогдоод энэ хэдэн сая хүмүүсээс одоо бүгдээр ингээд энэ лайваар уулзж байгаа байхгүй юу? Та энэ лайв үзэхгүй өнгөрөх байсан байж болно тий. За тэгээд энэ лайв манаас хэрэгтэй хүмүүс байх юм бол та бүхэн маань шеэр хийж өгөөрэй. Магадгүй хэн нэгэн ингээд зүг сэтгэлийн шалтгаан яаж идэхээ мэдэхгүй явж иж магадгүй шүү дээ тий. Тэгээд аав ээжтэй та бүхэн маань гомдчихсан болоод юун дээр нь яг гомдсон бүр хүүхэд наснаас ахуулаад би ч гэж аахгүй хоосон цагаас ахуулаад яг ямар үйлдэлээр чамааг ээж авчин гомдоож ирсэн бэ тий. За тэгээд сэргээр ээж авчин чиний төлөө амьдралд юу хийж өгсөн юм бэ гэдэг талаар ингээд биш. Одоо энэ хорвоо ертөнцийн танаа ээж аав нь байх байгаа ч гэсэн тий. Тэрийг одоо яг ингээд бодож байгаа бичиг бидний тэр сүнслэг байдал ээж аавын бүрнэ гэж үздэг юм байна. За тэгээд бичээд үзээрэй. Тэгээд камерын маань зүрх сэтгэл маш их идэвхрэх болно гэж найдаж байна. За тэгээд өөр одоо эдгэрлийн ингээд төсөөлөн бодох байдлаар маш олон гоё асуулууд эдгэрлийн асуулууд ингээд дотооддоо байдаг юм байна л да. Тэгээд энийг одоо аюугаар ярих юм бол бүр айгүй урт юм болох учраас за энийг одоо би сүүлд одоо Spark digital marketing эксперт оролцож байгаа хүмүүстэй одоо илүү дараагийн түвшинд бол зааж өгнө гэж бодож байгаа. Тэгээд сурж байгаа юм зүйлүүд бол маш байгаа. Тэгээд ерөөдөө яг миний дараагийн даалгавар юу байгаа вэ гэхээр за чи одоо санхүүгийн түвшин ч юм уу одоо бизнес хийж байгаа хүн чинь угаасаа орон зай эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө, тэгээд цагийн эрх чөлөө, сонголтын эрх чөлөө гэдэг дөрвөн эрх чөлөөн дээр ингээд тулгуурлаж байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн миний эрх чөлөө юу аа гэхээр сүнслэг эрх чөлөө. Тэрийг хийхин тулд одоо энэ авч байгаа мэдээллүүдээ би хүмүүс түгэх ёстой тий одоо ганцаараа чи ингээд сүнслэг эрх чөлөө биш. Яг нь тэр дөрвөн эрх чөлөөг би хүмүүс түгэх ажлуудаа хийгдсэн байгаа байхгүй юу? Одоо Spark digital marketing өөр нэг жилийн хөтөлбөрч гэдэг юм уу контент бичвэрийн challenge
За өшөө манай Money Education гэдэг пэйжээр бид англи сургалт Америкт суралцах хөтөлбөр гэдэг бид нар тасрыг олон хөтөлбөрүүд байгаа шүү дээ. Тэр болгоноороо бид нар одоо яг юм ахуй байдлаасаа ахуй байдлын тийм салхит нь хүмүүсийг чадваржуулах, хөгжүүлэх сургалт хөтөлбөрүүдээ бид нар ингэ хийгээд яваад байгаа тийм. Бид нар ч бол яг хөө ахуйн төвшин ингэ хийж байгаа. Дараагийн миний үр даалгавар юу байгаа гэхээр сүнслэг эрхчлөлөө яаж бид нар хүмүүстээ өгөх вэ гэдэг энэ даалгавар орж ирж байгаа байхгүй. За тэгээд тэрэн дээр мэдээж хөтөж багш нар хэрэгтэй би өөрөө маш их энергтэй маш их асар өндөр энергитэй багстай энергийн татамжаа яаж авах вэ зөндөө юм багшаасаа сурж байгаа. За зарим хүмүүс бодвол сонсохоор аягүй сонин сонсогдож байж магадгүй. Гэхдээ манай монголчууд ч хаачиж эцэг тэнгэр газар их гэдэг аягүй сайн хүндэлдэг өв эцэгтэй сайн хүндэлдэг те ийм ард түмэнд байгаа учраас би ч гэсэн яг энэ хүмүүсийн дунд төрсөндөө үнэхээр баярлж байгаа байхгүй. Зарим хүмүүс одоо энийг сонсоод одоо юу яриад байгаа ч гэдэг юм уу те ийм хүү байдалтай байх бол зарим хүмүүс нь маш сайн ойлгож авах гэж бодож байгаа. Тэгээд иймэрхүү гой сүнслэг зүйлүүдэд хамтдаа хуваалцаж бэлгээ хуваалцаж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд та нар маань одоо надад комментоор яг иймэрхүү гой сүнслэг зүйлүүдийн татаар яагаад YouTube-ийн видеогоор үзүүл сонирхолтой байна уу? Эсвэл ингээд лайв байдлаар үзүүл сонирхолтой байна уу? Комментээр өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаарай тий. Лайваар бол ингээд ерөөдөө шууд явчихна. YouTube бичлэг болвол ингээд би маш их зүйлийг хуваалцсан байгаа. Үн төлбөргүйгээр тий одоо цаад сүнслэг байдлын цаана яг юу болоод байдгийг яад ингээд бидний мэдэхгүй маш их зүйлүүд байдаг юм байна. Би энэ одоо сүнслэг юм байдлыг чинь зөвхөн Азууд тий одоо потенциалтай хүмүүс их ярьдсан болов гэж бодчихсон чи бүр аюул санагдтал Америкчууд өөрсдөө энэ зүйлүүдийг аюул хийдэг байгаа байхгүй. Одоо жишээ нь сая бид нар ингээд айдаад явжсэн чинь нэг бор тий самбар ингээд байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг хүний утасны дугаар, нэг хувьч утасны дугаар, Америк хувьч утасны дугаар гэвчихсэн чинь 7 баахан 7-гийн тооны. Гэтэл яг нөгөө сүнслэг ертөнцийн дээр 7-гийн тоонууд, 1-ийн тоонууд, 11-ийн тоонууд ямар учиртай вэ гэдэг ингээд зөндөө юмуд байгаад байдаг шүү дээ. Гэтэл Америкчууд ч юм бол ингээд 7-гийн тоог аяг шүтдэг. Яг бас нөгөө библиэтэй холбоотой тий 7-гийн тоо бурхан одоо 7 өдрийн дотор ингээд өчигдөр ертөнцийг бүтээсэн ч гэдэг юм уу. 7 гэдэг бол одоо эд баялагын үдийг нэг тооч гэдэг юм те тэр хаалаг нэг тоомоо гэдэг ингээд цаа тооны утга учирууд аюул байдаг. Нэг гэхэд чинь та нар байн 11 ч юм уу 1 мэд гэж ингээд ижил тоонууд хардаг шүү дээ те бид нар чинь бол ингээд одоо юунч битгий санаа зовоо чамаа ингээд сахиусан тэмрүүд чинь чамаа ингээд хамгаалж байгаа гэсэн тоонууд гэдэг ингээд тооны утга учирууд аюул байдаг. Тэгээ тэрийг хүртэл ингээд Америкчууд чинь бүр дээрээс ингээд бизнесээ хийж эхлэхдээ сүнслэг төвшөнд ямар байх ёстой вэ гэдгийг ингээд судлаад явж идэм бэ. Би бас тэрийг ингээд өмнө ерөөсөн анзаардаг байсан. Сайхнаас би ингээд анзаарч ирдэг байхгүй. Энэ бизнесийн цаана ямар сүнслэг юм байгаа даа гэхэд одоо Америкийн алдартай томоохон бизнесүүд ч гэсэн маш их сүнслэг талын юмудаа нэлээд сайн тоон дээрээ хийж сүнслэг юм багштай байж ингээд бизнес нас аягүй сайн явдаг тийм их зүйлүүд харагдчихсан. За тэгээд 8 сар болоод 5 хүн маань эдгэрлийн сар гэж хэлсэн тийм ээ. Ээж аатайгаа сайхан эвлэрэх. За хүүхдүүдэд гомдоцсон ба хүүхдүүдээс уучлахгүй юу тий. За тэгээд ээж аав нь байгаа бол хүүхдүүдээ эмээ өвгөдөө маш сайн яриулахад хүүхдүүд маш их баясалж зардалтай байх сар гэж хэлж байгаа. За тэгээд 5 хүн маань одоо аль бол хүүхдүүдтэй сэтгэлийн шаардлагагүйгээр тий хүүхдүүдээ илүү сайн ингээд сүнслэг төвшин гоё байлгах гэх юм бол хүүхдүүдийнхаа санд бодлыг сонсох тий нөө токсик ээж аауд гэж ярьдаг шүү дээ тийм байхгүй байх. Ер нь л айгүй тийм аргадаж ухаалаг хүүхдүүдийг бий болгох хэрэгтэй байна л та тийм ээ. Тэгээд иймэрхүү зөвлөгөө танахтаа иймэрхүү даяараа өгмөр санагдаж байна. Тэгээд та нар маань коммент бичээрэй. Яг иймэрхүү бичлэгүүдийг одоо YouTube-ийн бичлэг шиг хүлээж авмаар байна уу? Эсвэл дайвар сонсох хэрэгтэй байна уу? Тийм ээ. За тэгээд манай одоо Sparkle Digital Marketing-ийн хөтөлбөр маань 8 сарын 10-нд миний төсөө өдрийн баярын урамшуулалттай бүтэлтэй байгаа. Одоо 5 хүн маань одоо манай Sparkle Digital Marketing-ийн хөтөлбөр чинь 6 сарын 7-нд нээсэн. Одоо 2 сар арай хүрээгүй байна. Тэгээд 6 сарын 7-оос хойш ингээд ботхоор нэлээд олон оролцоо явж байна. Шүдэ аваад явж байна тийм ээ. Тэгээд өмнө нь одоо нээлттэй урамшуул дээр 80% ашиг өгөх гэрээ ижсэн бол
дараа наадмын урамшуул дээр бид нар 78% ашиг одоо харин төсөө өдрийн баярын урамшуул дээр бид нар гэрээгээ 75% урамшуул бүр болж байгаа. Тэгээ ерөөдөө энэ affiliate хийж байгаа хүмүүс маань одоо эрхчлээс одоо ашиг маань 40% хүртэл буурахаар байгаа. Тэгээд угаасаа Spotify digital marketing хөтөлбөр маань одоо ингээд монголчуудтай өгж байгаа бидний бас бэлэг байгаа та бүхэн маань Америкаас сурсан зүйлүүдээ яаж өөрийнхөө санхүүгийн эрхчлөлөө бий болгох вэ гэдэг дээр нь өөрсдөө ингээд чадваржуулахад ч юм чиглэсэн юм гол хөтөлбөр болж байгаа. Тэгээд та бүхэн маань Spotify digital marketing-ийн хөтөлбөрийн талаар мэдээд авах хэрэгтэй байх юм бол буруу гэж комент бичээрэй тэгээд энэ хөтөлбөрт оролцож байгаа одоо ингээд эхлээд суралцсан явж байгаа хүмүүс маань эхнээсээ нэг оролцогч маань Facebook групп хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг хичээлээ үзээд нэг бизнес дээр Facebook группыг хөтлөөд одоо ингээд цалинтаа авсан байгаа гэж бид нарт гоё өөрийнхөө үр дүн хуваалцсан байгаа. За нэг оролцогч маань 63 настай нэг ихж байгаа. Бүр маш сайн суралцж байгаа. За тэгээд тэр ихч маань ингээд контентаа хийж сураад Spotify digital marketing хөтөлбөрт оролцоод контентаа хийж сураад агуулгын дүрэн бараатай байгаа. Тэгээд бараанууд эхнээс нь ингээд бодуулж хэлсэн. Тэгээд бид нар маш их бараатай тэгээд ингээд таныг хараад яаж одоо контент хийх ингээд сураад яаж сошиал медиагаа хөгжүүлэхээ Spotify-аас ингээд сураад Facebook пэйж хөгжүүлэл, Instagram хөгжүүлэл, YouTube хөгжүүлэл, TikTok гэд 21 модуль хичээл авч байгаа шүү дээ. Тэгээд тэднийг ингээд хөгжүүлэлт сураад ингээд контент юмудаа хийгээд маркетинг хийгээд гэсэн чи би зөндөө борлуулалт хийж байна баярлаа гэд хэлсэн байгаа тий. За зарим хүмүүс маань өөрсдийнхөө сургалт хөтөлбөрийг гаргахаар бэлдэж байгаа гэдэг Spotify-чууд маань бүр маш их амжилттай явж байгаа. Дөнгөж одоо чинь юу шүү дээ 2 сар ч үрээгүй байгаа шүү дээ тий 2 сар үрээгүй байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо бид нартай 5 жилийн хугацаанд суралцах хэрэгтэй. Гэхдээ тийм урт юм уу гэж бодож болохгүй. Та өөрөө хүсэх юм бол хичээлүүдээ хурдан үзээд 45 хоногийн дотор 21 модуль хичээлээ сураад шууд үр дүнгээ хөгжүүлээд явах боломжтой. Та би арай жоохон завгүй байна ажлын хажуугаар сурж байгаа маа гэх юм бол заавал яах хэрэггүй жил 2 жил 3 жил хамаагүй суралцах боломжтой тий. Тэгээд хамгийн гол нь одоо би Spotify digital marketing хөтөлбөр дээрээ үнээр чи ингээ manifestation гэдэг үнээр ингээ хөдөлмөрлөөд бүр эцээ туслан ингээ бид нар хөдөлмөрлөөд хахад яагаад чам дээр ингээд ид баялагч авчихгүй ч юм эсвэл мөрөдөл чинь биелэхгүй байгаа вэ гэдэг дээр агуу тийм болоокууд байж байгаа тий. Чи мөнгөний итгэдэг боломжтой болоокууд байна. Чиний аав ээжээс авсан сэтгэлийн шатны болоокууд байна. Дээрэс нь бүр чиний тий удам одоо өвгөд цэдээс ирсэн тийм болоокууд байдаг гэдэг ингээд айгуу сонирхолтой. Ийм айгуу олон болоокууд бидний амьдралд байгаа. Тэд нар чинь ингээд биднийг дээрээс ирэх юм гоё сүнслэг зүйлүүдийг ингээд хаачих юм байна л да тий бэлгэнүүдийг. Тэгэхээр би одоо өөрийг нэлээд эдгэрсэн маш их юм эдгэрэлтэй ямар нэгэн сэтгэлийн шатахгүй хүн гэж бодож явж исэн чинь манай багш тэгж аахгүй. Одоо ингээд байцаа байдаг шүү дээ тий та нар маань байцаа ингээд тавьсан авахаар ингээд нэмгрээл яваад байдаг шүү дээ тий. Багш хүн ч ихсэн яг бүрэн дүүрэн эдгэрлийн тийм эдгэрэл гэж байдаг. Ямар нэгэн газраас хааны газраас тийм сэтгэлийн шатууд гарч ирээд байдаг гэж аахгүй. Эрэгтэй эмэгтэй ч баяруулсан хамаагүй тий. Залуучууд найз охиноосоо сэтгэлийн шар авсан ч юм уу. Охтууд найз хүүгнээсээ сэтгэлийн шар авсан ч юм уу. Эсвэл ангийнхаа хүүхдүүдээс эргэн тойрон бүр бидний мэддэхгүй маш их сэтгэлийн шахууд байдаг. Тэр нь яг ингээд байцаа шиг. Ингээд нэгийг ингээд арилгаад нэг хальсын аваад нөгөө хальсын аваад ингээд ийм том байцаа авах тий. Ингээд хальсуудыг ингээд арилгаад ингээд явахад цаана ингээд сэтгэлийн шат үлдээд идэг гэж байгаа байхгүй тий. Тэгээ ерөөхдөө ингээд ямар нэгэн шүүмжлэлгүй, ямар нэгэн сэтгэлийн шатахгүй, оюун ханаа ингээд бүр тийм муу сөрөг зүйлүүдээс ингээд бид нар чөлөөт чадсан үедээ чиний тэр manifestation гэдэг зүйл биелж эхэлдэг гэж байгаа байхгүй тий. Тэрнээс нааш бодвол бид нар одоо хичнээн manifestation ингээд чи ингээд сэтгэлийн утгаараа чиний ингээд сэтгэлийн шатыг чинь юу гэдэг юм одоо эдгээр чадаагүй бол чи 1000 manifestation нэгээд чиний гой юм мөрөөдөд чинь бодвол биелэх боломжгүй. За тэгээд manifestation нэгээд чиний одоо зүрх одоо сэтгэл зүрхч эдгэрээ сүнс чинь ингээд амьлаад сүнсээ сэрээгээд гэж ярьдаг шүү дээ. Тэр үед чи яах вэ гэхээр үйлдэл хийх гэж амар чухал юм аахгүй. Бид нар одоо юуг аягүй хандаад байгаа гэхээр зүгээр ингээд залбир суугаад
Эбрахам надаа ингэж ч гэдэг юм уу. Ингээд бодохороо тэг төсөөлөн бодохороо мөрөдөл чинь бийдэг гэж бодоод зүгээр суугаад авахгүй. No. Нэгэн чи ингээ манифесташн игээ сүнслэг байдлаас сэргээд ирэхээр өөрийнхөө чи сүнсээр удирдуулаад үйлдэл хийж эхэлдэг байгаа. Тэгээ одоо чи ингээд англи суханс ингээд бодоод ирсэн бодоод чи цаахан зүрх сэтгэлээ идэвхтэй аваад тэр олон ачаа нуруунд дээр чинь байсан ачаануудаа авч хаяад те ингээд ирсэн цаг чиний оюун санаа чинь цэлмэг болоод өөрийнхөө ингээд одоо тэр англи сурч ч юм уу контент хийж сурч ч юм уу те ингээд чи өөртөө би болгож чадахгүйсэн чадварууд байна шүү дээ те тэрэн дээр чи 100% ингээд төвлөрч чаддаг болж байгаа байхгүй а тэгэж чадахгүй чиний сэтгэл зүг чинь ингээд оюун санаа чинь орон гарan сэтгэл санаа чинь тогтворгүй ингээд гацаж мацаал те эсвэл ингээд нэгэн догон бодоод имо тавтагдаад ингээд байх юм бол чи хичнээн юм хүсээд тэр чин чамаг үйлдэл яг take action тэгээ үйлдэл рүү оруулах чадхаар тэр чи ямар ч үр дүнгүй болно. Тэгээ чиний manifestation ч бүр ямар ч үр дүнгүй болж байгаа байхгүй. Тэгээ manifestation хийж байгаа гол зорилгоо та нар маань бас айгуу сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр чи ингээд бодоод тунгаагаад ингээд явахгүй шүү дээ. Manifestation хийх чинь тодорхой хэмжээ бүх юм дээр ингээд цаг хугацаатай. Тэр цаг хугацаанд төлөвлөсөн цаг хугацаанд очихын тулд хэрэг чамд хугацаа байгаа. Хэрэг богино хугацаа байгаа. Тэгээ хэрэг том хугацаа байгаа гэдгээс чинь хамааруулаад хугацаа байгаа гэдгээс чинь хамааруулаад өдөр болгон чи үйлдэл хийж явах хэрэгтэй байхгүй. Үйлдэл хийсэн цаг одоо тэр үйлдэлүүд бол чамаас ингээд бүр хүчилж гарахгүй заа. Одоо заримдаа бид нэг юм хийхин тулд одоо ингээд бүр өөрсдөө амар хүчилдэг штэ тий. Ингээд өсөд цугаагаад ингээд босдог ч юм уу хин нэгэндээ ингээд загнуулж яд ингээд яадаг тий. Гэтэл яг жинхэнэ чи manifestation-д орсон өөрийнхөө сүнсчин чамаа хөтлөөд одоо английн хавчдыг татдаг ч юм уу тийм ээ. Эсвэл тэр мөнгө олох чадварууд руу чинь чамаа чиглүүлдэг ч юм уу. Бүр өөрийнхөө ингэж явдаг байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр магадгүй чипт хоёр дайвараа үзэж байгаа болоод чи нэг бас нэг сүнслэг багш ч юм уу чамайг ингээд цааш ингээд өвхтэй тийм хүн хайж байгаа. Магадгүй өнөөдрийн дайвар чи намайг олж харсан. Чамаг цааш нь чиглүүлээд явах тийм хүн ч юм байж магадгүй гэж бас бодох хэрэгтэй тийм сайн бодороо тийм. За тэгээд дараагийн төвшөнд бид нар одоо яг ихний зүйлүүд чинь мөнгө төрөх хүсдэг ч юм уу, цай төрөх ч юм уу ингээд манифесташн хийгээд ороод ирчихсэн гэж бодоо. Дараагийн том зарлуудаа биелүүлэхэд чи сайн ингээд сэтгэл зүрхний идэвхтэй одоо сүнслэг байдалтайгаа ингээд холбогдоод за чи одоо дараагийн төвшөнд гараад ирэх юм бол чиний чамд байхгүй байгаа авьяас чадварууд чамд орж ирдэг. Гайхаж байна уу те? Одоо чи өөрийгөө би олон юм сэтгэл яах ингээд олон юм гарч яах чадваргүй гэж бодож магадгүй ч тийм. Гэтэл яг тэр чи юу орчны ертөнцөөс хүсэж байгаа тэр мэдлэг чадварыг чамд дээрээс ингээд өвлөдөж ирдэг гэх юм уу да тий. Чамд ингээд хэрэгтэй байгаа ур чадварууд чинь чамд ирдэг. Тэгээ энэ дээр бас нэг санал зүйл яхад би одоо 6 цагаас эхлээд лимп тоглож сурсан. Мэдгүй аав ээж минь намайг яасан манай хөгжим багш таачаад би лимп тоглодог байхгүй би ингээд нот харахгүйгээр аягүй сайн лимп тоглож чаддаг. Тэгээ би сүүлд бас одоо энэ сүнслэг гэдгээ үзэж авчаа би юу яагаад лимп тоглож сурсан юм бэ? Лимп хөгжим тоглож сурсан юм бэ гэж бодсон. Тэгээ ингээд судалгаа хийгээд үзсэн чинь лимп чинь өөрөө ийм хүний биеийн 7 чакра гэж байдаг шүү дээ тий. 7 чакраны юм нөхтэй. За тэгээд тэр эхний нөхөр нь амьсгал гарч иж дараагийн ингээд хөгжмөд тоглодог тийм лимп шүү дээ тий. Тэгээд би тэр хөгжим бүр хайцсан байсан. Би бүр тэр яг одоо энэ сүнслэг амьдралаа тэр чигт хайцсан явжсэн байхгүй одоо ингээд бодоход одоо яаж суралц хөтөлбөрөө яаж бизнесээ босгохгүй би чи дөрөв хүүхдээ яаж таахан өсгөхгүй те аргийн нөхөр за тэгээд харилцаж үйлчлэгчтэй яаж явах вэ гэнгүүтээ би бүр ингээд сайхнаас ингээд бодсон юм аа ингээд сүнслэг байдлаа бүр ингээд огцсон тэгээд сайхан би лимбэ гаргаж ирээд бас тоглосон чинь аюу гой санагдсан тэгээд би одоо өнөөдөр дагаа дээр лимбэ тоглоно тэгээд лимб хөгжим чинь бас юм сүнслэг хөгжим юм байна гэж ойлгож авч байгаа. Тэгээд чи үнээр одоо тэр хүсэж байгаа зүйлүүдээ бүтээхийн тулд яг үндэ бид нар ийм өөрсдийнхээ хамгийн дээд боломжит чадваруудаа гаргах тэр зүйлүүдээ ерөөсөө өөрсдөөсөө гаргахгүй юм байна л да. Тэгээ яагаад гэхээр бид нар өнөөдөр зээлтэй байна, үр зээлээ төлөх гээд ажиллаж байна, бизнес хийх гээд, ажил хийх гээд, үр хөвгүүдээ өсгөх гээд яг л одоо миний явжсан зам байгаа байхгүй. Бүр ингээд яг өөр дээрээ ингэж ажиллах цаг бид нарт ерөөсөө гарахгүй. Өөрийгөө ямар авяас чадвартай
юу хийж бүтээх ёстой юм гэдгээ ч мэдэхгүй ингээд бүр ингээд явж байгаа ийм хүмүүс бид нар байгаад байгаа байхгүй. Тэнгууд бид нар яаж нэг гэхээр яг тийм ахуун одоо шүүмж датаа сэтгэлийн шар юу гэдэг тэр бүхнээсээ ингээд холдоод ирэхлээрээ жинхэнэ одоо бидний нэг аяас чадварыг чинь бурхан цаанаас нээж өгөөд энэ дэлхий дээр чи юу их гэж төрсөн те тэр болгоны чинь ингээд чадруудыг нь бид бэлгэлээд явчихдаг юм байна. Бүр айгүй сонирхолтой. Би тэрийг бүр хараад үнээр гайхсан. Цаашдаа надаас одоо ямар авиас чадвар гарч ирэхийг би үнээр мэдэхгүй байна. Тэгээд энэ орчны ертөнцийн бүр бид нар ямар гайхалтай бид нарт өгдөг юм бэ гэдгийг хараад бүр ингээд ийм гоё юм байт юм биш үү гэдгийг танихаа өнөөдөр хуваалцахыг хүслээ. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхээ хамгийн дээд түвшин чи ямар дээд хүн байхын тэр түвшиндээ очихын тулд чи өнөөдрөөс эхлээд тий аав ээжигээ сайхан уучлаад аав ээжтэйгээ эв түнжинтэй байгаад тий байгаараа тэгээд би нэг Монгол очоод би ч одоо Америкт яаж хүмүүсээс сургуулиуд зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгээ маань ээж хоёр над дээр өстөөсэй. Гэсэн чи тэр охин бүр ээж рүү үзэхгүй байна. Бүр ээж юм ихээр ингээд бүр ярилцаад ингээд тэгээд тэрэн дээр бол тэр охиныг амжилтын түрэн гэхэд бол өөр айгу мундаг охин тий. Гэхдээ яг тэр охин ингээд амжилтын яг өөрийнхөө ингээд хан биеэрээ одоо зүтгээд нэг юм хүрх ба. Гэхдээ тэр охин цаашдаа ингээд зөндөө олон юм шат амжилтууд байгаа хгүй. Тэр охин дээр тэр охин одоо ээж автагаа сайдсан тэр зүйлээ хүрхгүй байх юм бол магадгүй тэр охин сансан хэмжээний амжилтандаа хүрхгүй. Тэр ээж нь төөхөө хамт ээж нь ингээд тэр охины төлөө натаа ингээд уулзуудаад ингээд бүгээд байгаа хгүй. Гэсэн чи тэр охин ерөөсөө ээжийг ингээд авахгүй айгүй мухад үзэж хараад юм магадгүй яг ээж нь ч гэсэн өмнө бүх төсөвж үзээгүй тий өсөх явцдаа охиноо гомдоож исэн тийм алдаанууд гарсан баг. Тэгээд ээж үр хүүхдүүд маань хоорондоо маш гоё эвлэрэлтэй байж тэр бүр давж аргаад эд баялаг урсан орж ирэх юм байна тий. Тэгээд бас нэг санагдaltaй юмсууд мэдсэн юу гэхээр англи хэлээр abundance wealth гэдэг хоёр ойлголт байгаа байхгүй. Abundance wealth. Abundance гэдэг нь юу вэ гэхээр ээжээс ирдэг эд баялаг. Сэтгэл зүрхний, оюун санааны, сүнсний тий одоо эмгтээлэг нэр гэж ярьдаг шүү дээ тий. Тэр эд баялагууд ингээд хүүхдэд ирдэг юм байна. Wealth гэдэг нь болохоор ааваас ирдэг эд баялаг. Тэр нь болохоор эд хөрөнгө материалын зүйлүүд. Эд хөрөнгө материалын зүйлүүд. Одоо чи байшинтай олъё, мөнгөтэй олъё, ажил карьераа өсгөе гэж хэлж байгаа бол тий энэ эд баялаг чинь аавын зүгээс ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө ингэж хүмүүжүүлдэг шүү дээ тийм ээ. Ээжтэй нэгтэй аавтай ачилтай их орондоо хийх гэсэн хүн бодорой гэж бидний баав өрөөдөг байсан шүү дээ. Энэ болгон чинь бид нарт өгөөд байгаа сургаал энэ болгон чинь цаана бүр асар их утга учиртай байдаг юм байна манайхан тий. Тэгээд аав ээжтэйгээ эврээгүй, аав ээжигээ уучлаагүй энэ үед бид нарт одоо тэр эд баялагын тухай ярихад бол яг чи өөрийнхөө энэ одоо байгаа биеэрээ тодорхой хэмжээнд хүрч магадгүй. Гэхдээ цаашдаа ингээд өшөө илүү өндөрлөгт хүрье гэх юм бол аав ээжид бүр цаашдаага удам нөхцөний эвлэрлийн тухай ярилцжээж энэ одоо manifestation гэдэг зүйл чинь бэлгийн байна гэдгийг одоо мэдэж авч байгаа. Тэгээд энэ одоо зүйлүүдийг хийхин тулд биднэрт маш их аргачлалууд байдаг юм байна. Бид нар тооны чиглэлүүдийг мэдчихээн. Одоо монголчууд ч ингээд янз янзын үнд чулуунууд аюул хэрэгэлдэг штеп. Тэгээд тэр болгон чинь бүр маш их учиртай гэдэг юм байна. Үнд чулуу ямар учиртай ингээд мэдэж авч байгаа юм тий. Тэгэл одоо энэ саруудын ирж байгаа бидний гариг хэрэгсийн нөлөөллүүд ямар байдаг юм бэ ингээд тэгээд одоо эдгээр ганцхан дайвар ингээд бүгдээр ингээд ярих юм бол би бүр яг сэдвээр нь аваад тухтай ингээд хамтдаа гоё үн төлбөргүй контентууд угаасаа би тийм энэ бол надад өгсөн сүнслэг даалгавар байгаа. За тэгээд сүнслэг чадварууд чинь ингээд чи өөрөө ингээд хөнгөлөөд сайхан сүнслэг байдлууд чинь нэмэгдээд ирэхээр яаж юм бэ гэхээр чамд янз янзын авьяасууд илэрч гарч ирнэ. Магадгүй чи маш гоё дуулдаг болж магадгүй. Тэг манай багш аягүй санаа. Юусе дуулдаг байж жаад маш гоё тийм сүнслэг дуунууд дуулдаг болсон юм билээ. Сайхнаас те 3 сарын өмнөөс тэг энэ нас ингээд юусе дуулдаг гэж бодоогүй. Тэгтэл ингээд тэгээд бүр ингээд дуулаад тэр дуугаа ингээд олон түмэнд хүргэсэн байгаа байхгүй. Тэгээд манай багш болсон ингээд олон 3 жилийн өмнөөс ингээд бас YouTube муу хийгээд явжсэн. Гэхдээ олны өмнө ингээд царайгаа харуулж маруулахаас амар хичдэг. Юу яриад байгаа би одоо ингээд баг хүнчдэрээ ингээд
хүнчлээ ингээд толгой дээр нөмрөө те олон юм гараад юм ярих юм бол бүр ингээд хичээд тэгж ядгүй хүн байсан. Гэтэл яг энэ сүнслэг бичлэг хүлээж авснаар санаа зовхгүй олон юм ингэж гарч өөрөө үр дагаврыг биелүүлж чадтай ингээд хийгээд явж байгаа юм байна. Тэгээд бүр гайхалтай гой зүйлүүдийг би сорж байгаа байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн ийм зүйлүүд байж магадгүй. Тэгээ өнөө классад боссон чинь нэг охин ана гой тураараа гэж бичсэн намайг. Тураараа би бүр тэрийг харчаад бүр аим хийнэс. За яах вэ? Миний турах харагдахад тийм юм тийм санаа зов манайхан. Тэгээд зарим хүмүүс ингэж гай маяа үзчихээд нүдэнд бүтээсэн байна. Маск заасгаа тавиад хонхоод яа тийм аа тийм ч гинөө. Одоо янз янзын бодлууд байх шиг байдгийн өсөнтэй янзгүй гэх тээ. Тэр болгон ч манайхан та нарын одоо энерги төвшин, энерги чинь зүтгэхэд байгаа зүйл шүү дээ. Чи ямар нэгэн оюун бодолтой хин нэг шүүхгүй байх хэрэгтэй. Чи ямар нэгэн хүнээс шүүмжлэл хүлээж аваад ингээд байхаар яг зарим хүмүүс болохоор шүүмжлэл чинь над чи ингээд энийгээ зөвөр хүлээгээд авчиж магадгүй тий. Гэтэл зарим хүмүүс чамаад энэ одоо юу гэдэг ингээд дахиад амар тийм смесний тийм сөрөг зүйлүүд чамруу илгээд багхгүй. Тэгээд битгий юм санаа зүйлүүдэд өөрийнхөө энергийг зарцуулаа. Яг энерги өөртөө хоримтлуулаад тий энерги сайхан өөрийгөө хөгжүүлэх юмдаа зориуд тий тэрнээс миний нүүрс царай харган туранхаа ерөөсөө хамаа ахгүй би өөрийгөө шүүмждэг авахад намайг чи шүүмждэг энерги одоо шүүмжсэн ч юм уу тоглосон юм уу тэгээд ерөөсөө гарах хэрэггүй тэр гоё энерги өөрийгөө хөгжүүл англиээс суртээ тэр гоё энерги өөрийгөө чадварчууд контентуудаа хийцүү. Спата хөтөлбөрт оролцоод дижитал маркетингаа хийцүү. Тэгээ одоо ингээд өнөөдөр чинь Америкт чи юу бүтэнсэ өдрөө тий. Манай бид нэр өнөөдөр энэ хоноод маргааш дахиад энд байж байгаа. Тэгээ буцаа авахгүй. Тэгээ маргааш даваа гарагч гэсэн ажлын өдөр ч гэсэн би амраад явж байна тий. Тэр цаг хугацаа орон зай санхүүгийн эрх чөлөөтэй болох зүйл дээр чи өөрөө маш их чадварч авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр илүү дутуу хүмүүсийг шүүмжлдэг энерги бол тэр энерги өөртөө зариуд илүү дутуу хүнд гомдсон тэр энерги бол тэрийг хураагаад тэр хүмүүсээ овчиж явуулаад тэрийг өөртөө зариуд тий. Гэт ерөөсөө тэр санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг юм чинь дандаа энергитэй холбоотой зүйлүүд байгаа. Энерги чи хэр сайн удирдах чадчихээн. Дараагийн түвшинд чи эд баялаг дуусдаг тий. Ийм зүйл чинь батлагдчихад байгаа шүү дээ энэ. Чи бүр том юм өрөөдөд магадгүй чиний мөрөөдлийг чи өөрөө ингээд тэр мөрөөд чи итгэхгүй хаа гэж бодож ээж магадгүй. Тэгэж бодож байгаа тэр гэтээ чи тэр зүйлийг авмаар байгаа шүү дээ. Тэр зүйлийг авахын тулд чи өөрөө ингээд итгээд тэрэндээ манифесташн хийгээд тэрэндээ бүх одоо энерги үйлдэл сэтгэл зүй бүх зүйлээ зориулсан үед бүх зүйл чинь биелэх боломжтой тий. Гэтэ энэ дээр бид нар маш их тийм өөрийн бие дээрээ сүнслэг бие дээрээ эцэг өвгдийн сүнслэг байдал дээрээ бүр давхар зүйлүүд дээр ажиллаж чамд тэр эд баялаг хүсэж байгаа зүйлүүд чинь орж ирдэг юм байна шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд шүү гой одоо дасгалууд яаж хийдیں۔ Тэгээ манифесташны дараагийн түвшний манифесташн ч гэсэн ингээд анхан шат дуунчаад агсан шат гэдэг ингээд янз янз байгаа байхгүй. Тэгээ ерөөдөө монголчууд маань манифесташн гэдэг зүйлүүдийг аягүй сайн мэддэг болчихлоо. Тэгэхээр анхан шатандаа та нар сурцсан бол дараагийн түвшинд юу сурах ёстой вэ те? Агсан түвшинд юу сурах ёстой вэ гэдгийг одоо би дараагийн чиглэлтэй ингээд зорилго болоод тэрийг цааш нь түгээх те энэ зүйлүүдийг хийнэ гэж бодож байгаа. Тэгээ одоогийн миний хийж байгаа зүйлүүд бол те яг энэ бодод орчсон ертөнцийн хүмүүс яаж тав нэг чадваржуулах гэдэг зүйлүүд байгаа. Дараагийн түвшинд бүр гой зүйлүүд болох гэдэг байхгүй юу? Тэгээ ийм гой бидэг хүлээж авсан. Манайхан гой бидэг байна уу? Тэгээд таагдсан бол дайт лав дараарай тийм ээ. Тэгээ спорт дижитал маркетинг хөтөлбөр дээр бид нар бас одоо дараагийн түвшинд яаж тэр хүссэн зүйлүүдээ хүлээж авах уу гэдэг арга техникүүдийг заах ийм гой сургалтуудад одоо бэлтгэгдээд явж байгаа тийм. Тэгээ та нар манай спорт community-д мэдээд дижитал маркетингийг сураад түүнийхээ ажгаар сүнслэг байдлуудаа нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Тэгээд ерөөдөө миний яг Америкийн сургуулиас нэг олж авсан зүйл юу аа гэдэг
хамгийн түрүүнд тийм манай менежмент би ч одоо менежментийн чиглэлээр мастер хамгаалсан шүү дээ. Тэгээ хамгийн түрүүний орж исэн хичээл бол стресс менежмент гэдэг зүйлийг заажсан баггүй. Тэгээ би тийм чи магистрийн хөтөлбөр байж ямар сайн юм стресс менежмент гэх хичээл заагаад байгаа юм бэ гэдэг ингээд айгүй тэгээд тэгж бодсон. Тэгээ одоо ингээд өөрөө бизнес хийгээд ингээд явах тусам үнхээр хүнтэй стресстэйгээ ажиллаж чадахгүй. Сэтгэл зүрхний эдгэрлээ хийж чадахгүй. Хин нэгэнд шалах гомдолтой ингээд яваад юм бол тэгээ яг тэр байрандаа ингээд гацчихна гэдгийг ойлгож байгаа хгүй. Тэгээ ямар чухал зүйл зааж ирсэн бэ гэдгийг одоо би ойлгоод байгаа хгүй тий. Тэгэхээр яг тэр өөрийнхөө сэтгэл зүрхийг аравдаа, энерги аравдах гэдэг юм уу. Тэр юм чинь тэгшэрч байж чи амжилтанд хүрдэг юм байна гэдгийг аюулсаа ойлгоод байна тий. За тэгээ тав хүмүүс маань одоо спорт диджитал маркетинг бүсгийн талаар мэдээлэл авах гэсэн юм болоод 3 гэж коммент бичээд мэдээлэл аваад 8 сарын 10-нд урамшуултайгаа урамшуултуудад ороод ирээрээ тий. Тэгээд та нар маань бас над руу чатчиж болно. Энэ гоё яриануудаа ингээд YouTube-ийн бичлэг болгоод оруулах чи бичлэгээр үзье. Асууд гоё ингээд дайвар оруулах гоё юм байна гэдэг коммент бичих юм тий. Та бүхэн саналыг авч агаад ерөөдөө би иймэрхүү сүнслэг байдлын талаар цаашдаа мэдээ контентууд хийхээр угаасаа даалгавар авцсан. Сүнслэг төвшөндөө юм даалгавруудыг авсан байгаа. Тэгээ бүсүүлсэг бол тийм. Гэтэ хамгийн гол нь одоо ингээд чи яаж нэг контентуудаа тасралтгүй ингээд хийгээд би яаж олон жил ингээд энэ бизнесээ гэр бүлийн хажуугаар дөрөв хүүхдийн хажуугаар ингээд амжуулаад байдаг ингээд хүмүүс аягүй гайхдаг шүү дээ тий. Тэрэн дээр чинь чи өөрөө ингээд яг хоройснос дээр юу их өстой тэг даалгавар авцсан байх юм бол өөрийнхөө чи сүнсээр удирдуулаад одоо хийгээд байдаг гэх юм уу да тий айгуу тийм өөрийгөө ингээд хүчлэх шаардлагагүй зүгээр тэр зүйл чамаас ингээд натурал гардаг. Ойлгож байна тий ямар нэг юм ингээд хүчлэхгүй нэг яаж байгаа яриач гэсэн ингээд ус чинь ингээд усаа гарчдаг ч юм уу тий цаанаасаа ингээд юм уу чинь ингээд болчихдаг юм байлаа. Тэгэхээр яг тийм чинь чи очихлоо өөрөөсөө аягүй сайжтаад гэж хэлмээр байна тий. Тэгээ өөртөө сайжтаараа өөртөө энэ 8 сар бол чи өөртөө маш сайн өнгөй тийм сүнслэг сар болж байгаа. Би яг юуны төлөө ирсэн яг гэсэн тэр сүнслэг сар маань одоо аав ээжийнхээ уучлахаас ихлүүдэд бид нар өөрөөсөө дээр ажиллах маш их зүйлүүд явж байгаа шүү да. За тэгээд хамт лайв дэсэн тав хүндээ маш их баярлалаа. Дараа лайв контентуудаараа уулзцай. Тэгээд түр баяртай бүгдээрэндээ хэврэл илгээ, хайр илгээ. Түр баяртай.